мэдэх нь бид нэр Гёте сургуулийн 11-ийн Б ангийн сурагчид. Тэгээд манай багийн нэр Lightning буюу аян цахилгаан гэдэг сэдвийг сонгосон. Тэгээд манай баг нийтдээ 4 гишүүнээс бүрэлдэнэ. Тэгээд анх бүтээлийн сэдвийг яаж сонгосон бэ гэхээр аян цахилгаан гэдэг чинь зуны үйлрэлд элбэгхэн тохиолдод байдаг ховорхон зүйл. Тэгээд би болохоор анх энэ сэдвийг бодож олсон. Тэгээд би өөрөө аян цахилгааны зургийг дарах сонирхолтой. Тэгээд бүр зургийн цомогтой болохоор сонирхдаг зүйлийнхаа тухай жоохон судлаад үзье гэж бодоод энэ сэдвийг сонгосон. Тэгээд ангийнхаа найзуудтай хэлээд бөөнөрөө нэг баг болоод орох уу гэхэд бөөнөрөө зөвшөөрөөд тэгээд энэ сэдвийг сонгоод баг бүрдүүлсэн. За энд 11-ийн Б ангийн сурагчийн эгчин Мичид Солонгоо. Тэгээ намайг оюу. За тэгээд энэ аян цахилгаан нь хөрсөнд болон бидний байгаль орчинд яаж эргээр нөлөөлж байгаа талаар энэ бүтээлд харуулж байгаа. Тэгээд аян цахилгаантай бороо орсноор агаардах ус төрөгч нь азоттой нэгдэж аммиак үүсгэж тэр нь хөрсөндөө шингэж хөрсийг шимт хичээлээр хангаж ургац ногоо тийм юм ургамал ургахад бордоо болж өгдөг. Энэ бүтээлийг бид нар болохоор гарын доорх материалсуудаа ашиглаад тэгээд энэ цахилгаан тэр азот нь ус төрөгчтэй нэгдэж аммиак болоод тэр нь хөрсөнд нөлөөлж энэ юм ногоон эрүүл ургамал ургана гэдгийг харуулад эсгий хөвөн төмөр гэх мэт гарын доорх материалсуудаа ашиглаад хийсэн байна. За тэгэхээр манай бүтээл нь болохоор яг гол зорилго нь одоо цахилгаан цагсан буюу бороо орсон чинь ховорхон үзэгдэл шүү дээ. За энэ үзэгдлээрээ бордоо олж хөрсөнд будаг. За энэ бордоо нь юунд чухал нөлөө үзүүлдэг вэ гэхээр бидний идж байгаа хоол хүнс болон ингээд амьтдад одоо өвсөн хэмжээлтэй амьтдад илүү үр нөлөөтэй сайн эргээр нөлөөлдөг. Цахилгаан цагсан ч ногоон байгууламжтайгаа байж идэг. За энэ нь болохоор хөрс маань ингээд бохирдохгүй маа илүү ингээд цэвэр болох юмаа гэснийг санаачлагаар ногоон байгууламж хийсэн. Манай баг болохоор яг бүртгүүлэх хугацааныхан 9 цагт бүртгэлэн дуусч хахад 8:53 гээд бүртгүүлсэн. Тэгээд амжиж бүртгүүлсэн. Тэгээд энэ богинохоо хугацаанд ийм үр дүнд хүрсэн гэдгийг бидэд өөрсдийнхөө маань хувьд бол амжилт байгаа бидэд. За тэгээд энэнгээрээ бидэд болохоор хогоо хаях чи ерөөсөө энгийн зүйл биш юм байна. Энд чи ингээд айгүй чухал зүйл юм байна. Тэр хүнд ингээ хог иживэл надад хамааралгүй гэж бодох ёсгүй юм байна гэдгийг ойлгож авсан. За тэгээд бид сургууль дээрээ орой сууж агаад ингээд багийн ажиллагаа хийж дуусгасан. Бүгдээрээ нэг нь хайж яваагүй яг багийн ажил гэдгийг эндээс ингээд харж чадсан гэдэг нь онцлогтой. За энэ бүтээл дээр болохоор манай ер нь бол одоо ярьж байгаа юмны маань гол постэр байгаа. За энэ дээрээ илүү наривчилсан юмыг манай багийн гишүүн 11-ийн Б ангиас охин Солонгоо маань ярина. Одоо би та бүхэнд болохоор энэ аян цахилгаан нь бидний бие махбод боيو одоо яг бид тэгэд амьдарч байгаа бие махбодтой яаж холбогдох талаар танилцуулна. За аян цахилгаан маань үүсгэхтэй болохоор цахилгаан энерги, эрчим хүч одоо цахилгаан цэнгийг авч үүсдэг. За бидний биед адилхан бидний бие махбодоор одоо мэдээлэл дамжих үед бидний биеийн нейрон буюу мэдрэлийн эргэтэн тогтолцооны эсүүд маань цахилгааны цэнгүүдийг авч бидний одоо биеэр мэдээллийг дамжуулдаг байна. За тэгээд энэ нь одоо ямар бүтцтэй, ямар үйл ажиллагаатай явд юм бэ гэхээр за эхлээд цахилгаан цэнгийг бидний одоо мэдрэлийн эргэтэн тогтолцооны эс буюу нейрон нь дендритээрээ одоо хүлээж авна. За тэгээд дендрит дээр хүлээж авсныхаа дараа аксоноор цахилгаан импульс гэж ярьдаг. Одоо бидний бие дээр цахилгаан импульс гэж ярьдаг. Аксоноор цахилгааны импульс маань дамжиж синапсаар дамжин дараагийнхаа одоо өөр нейрон гэдэг хэс рүүгээ одоо дамжих бүтцтэйгээр явдаг. За тэгээд энэ нь болохоор бидний биетэй ингэж холбогдож байгаа. За тэгээд аян цахилгаан болон одоо бидний бие дэх цахилгаан импульс нь юугаараа ижилхэн талтай юм бэ гэхлээр хоёулаа мэдээж цахилгаан цэнэг энергийг ашиглаж одоо өөрийнхөө үүргийг бий болгодог одоо ирээд үүсэж бий болдог. За дараагийнх нь болохоор цахилгаан цэнгийг ашиглаж хоёулаа маш хурдан хөдөлгөөний тусламжтайгаар үүргээ одоо гүйцэтгэдэг гэдэг тийм одоо хоёр ижил талтай байгаа. За тэгээд энэ нейронууд гэх одоо бидний бие дотор байгаа гайхалтай хэсүүд маань одоо ямар хурдтай ажилт юм бэ гэхээр секундэд хэдэн метрээс секундэд 120 м хүртэлх
одоо хурдтайгаар ажилладаг. Одоо жишээлх юм бол бидний рефлекс гэх зүйл одоо энэ нейрон буюу одоо цахилгаан импульсээр цахилгаан импульсийг ашиглаж ажилладаг. Одоо жишээлх юм бол бид нар ингээд халуун тоогоонд ингээд хөрөнгөт шууд рефлексээр ингээд буцаад татчихдаг шүү дээ. Энэ нь юу вэ гэхлээр цахилгаан цэнийг ашиглаж бидний одоо нейронууд маань рефлекс буюу одоо мэдээллийг бидний биеэр дамжуулж байна гэсэн үг. За тэгээд манай энэ бүтээл болох аян цахилгаан нь одоо ирээдүйн хэтийн төлөвтэй яаж холбогдох вэ гэхлээр одоо бид хэд ярьж байгаад 3 арга зам болсон. За эхнийх нь болохоор агаар мандлыг судлах тийм тоног төхөөрөмж. За аян цахилгаан маань үүсэхдээ агаар мандалтай маш тийм ойрхон харилцаа тогтоодог. За тэгээ радио долгион гэх тийм одоо зүйлсийг ашиглаж үүсдэг болохоор бид хэд одоо аян цахилгаанаа ашиглаж ирээдүйд агаар мандаа одоо бүтэн 100% судлах боломжтой тийм нэг тоног төхөөрөмж үүсэх боломжтой гэж үздэг. За дараагийнх нь болохоор анагаах ухаан. За анагаах ухаанд болохоор яг бие дээр аваа ярьчих. Бидний биеэр одоо саяны хэлсэнчдэг цахилгаан импульс гүйдэг гэсэн шүү дээ. Энийг ашиглаж бид нар ирээдүйд эпилепс буюу мэдрэлийн эмэг гэдэг тийм эпилепс гэдэг эмэг одоо маш одоо сүүлийн үе түгээмэл болоод байгаа. Энэ өвчнийг одоо цахилгаан импульсээрээ эмчлэх эсвэл бол бидний нэгэнт гэмтсэн мэдрэлийн эс буцаж сайжруулж одоо репер хийхэд амар улаан хугацаанд зарцуулагддаг. За тэгээд энэ нөхөн сэргээгдэх хугацааг маань мэдрэлийн одоо цахилгаан импульс маань хугацааг нь одоо хурдан болгох тий арай наашлуулах гэх тийм арга замтай. За дараагийнх нь болохоор ирээдүйн эрчим хүчийг үйлдвэрлэх. За тэгээд аян цахилгаан маань яаж одоо үүсэж бий болж байгаа арга замыг ашиглаж ирээдүйд агаар мандлыг ёонжуулаад ирээдүйд одоо бидний ашиглах эрчим хүчийг үүнтэй ижлэгэн замаар эрчим хүч хураангуулан авч болох гэх тийм гэсэн санаа бас гаргаж ирсэн. За тэгээд ийм санаанууд бидний хэтийн төлөвтэй одоо холбогдож байгаа. За энэ бүтээл маань бол бидээж бидний багш Бямсүрэн гээд манай одоо зөвлөх багш маань маш их тусалцаа үзүүлсэн. Ер нь 5 хоногийн хугацаанд бидний бүтээл энэ санаа маань одоо бүтэн одоо боссон. Ижил хувааралтай. Жишээ нь би гэх юм бол одоо энэ цахилгаан аян цахилгаан гэдэг сэдв маань нейронтой бидний бие махбодтой яаж хуваарлагддаг вэ гэдэг бол манай мэгчд инхч хоёр маань түлхүү бүтээл дээрээ одоо анхаарлаа хандуулсан. За тэгээ бүтээлээ хийхин хажуугаар бид оюу солонгоо бит хоёр бол бас нэлээд тусалсан. За тэгээ оюу маань болохоор постро хийсэн. Мөн манай оюу маань манай түлхүү Бямсүрэн буюу манай зөвлөх багштай холбогдож одоо манай багш маань энийг ингэж хий, энийг тэгэж хий гэх тийм тусалцаа үзүүлсэн. Маш олон зүйлсүүдийг шинээр мэдэж авсан. За тэгээд аян цахилгаан гэдгийг бол одоо гараад энгийн үнээс асуухад мэдэхгүй шүү дээ яаж үүсдэг юм. Тэгэхээр бид дөрүүлээ аян цахилгаан яаж үүсдэг вэ гэдэг талаар маш их тийм ойлголтыг авсан. Үе тэнгийнхандаа хандаж хэлэхэд ирээдүйд байгаль ихтлэгээ сайжруулах те угаасаа бидэд одоо амьдрах хамгийн чухал тийм зүйлс юм чи ихтлэг маань шүү дээ. Тийм болохоор ихтлэгээ сайжруулах санаануудыг олж тэ ирээдүйд эрдэмтэн яаж тэгээ дүүнийгээ хэрэгжүүлээсэ гэдэг одоо зорилгоор бид нар одоо энэ бүтээлүүдээ хийсэн юм бас. За бид хэд ингээд нэгдэж суугаад хамт бүтээлээ хийх явцдаа одоо аян цахилгаан яаж үүсдэг тэгээд бидэнд ямар хэрэгтэй ер нь юу юм бэ гэдэг тухай судлахдаа хим, физик, биологи гэдэг 3 тал дээр одоо ингээд мэдээлэл байгааг мэдсэн. За тэгэхээр физикийн тал дээрээс гэх юм бол одоо ингээд нэмэг хасаг цэнэгтэй цэник үүсээд ингээд цахилгаан үүсэж байгааг одоо гэрэлтэж чинь тий цахилгаан үүсэж байгааг одоо физикийн талаас ингээд бүтээлээрээ харуулсан. Тэгээд химийн талаас гэх юм бол агаар мандалд 71% азот эзэлдэг. Тэгээд азот нь яаж ус төрөгчтэй нийдээд тэгээд яаж бордоо болж хөрсөнд одоо хөрсний ургацыг дэмжиж байгааг нь хим талаас ойлгосон. Тэгээд биологи талаас болохоор тэгээд мэдрэлийн эс мэдээлэл хүн ингээд мэдээлэл авахтаа яаж одоо цахилгаан шиг хүний мэдээлэл биеэр ингээд дамждаг тухай бас ойлгосон. Тэгээд бид хэд энэ мэдээллээ үргэлжлүүлээд цаашаа үе тэнгийнхандаа найзуудаа бусдад түгээхийг бас эрмэлзэж байгаа.